хүндхэн шийдвэрүүдийг гаргахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлж байсан. За өнөөдөр засгийн газрын эхний хоёр зорилтын хүрээнд эрүүл мэндэ хамгаалж, за эдийн засгаас сэргээх одоо 10 их нийтийн энэхүү цогц төлөвлөгөөг өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд бид нар бэлдэж дууслаа. За энэ төлөвлөгөө бүхэнд таалагдах боломжгүй гэдгийг би бас үгийнхаа эхэнд хэлхийг хүсэж байгаа маань. Засгийн газрын шинэ бодлогын амин сүнс бол халамж биш, харин ажлын байр байх бол. Хамгийн сайн халамж бол баталгаатай, сайн цалинтай ажлын байр гэдэг ерөнхий философийн дагуу бид нар цаашдаа явах зайлшгүй шаардлагатай. За ажлын байрыг хамгаалах, шинээр олноор бий болгох нь энэхүү төлөвлөгөөний зорилго хэсэг байх болно. Улсын эдийн засаг иргэн бүрийн аж ахуй нэгжийн орлогоос бүрддгийг та бүхэн мэднэ. Тийм ч учраас цар тахалд нэрвэгдсэн сулдсан бизнесийн цусны эргэлтийг сэргээж зарцсан эдийн засгтаа гин үзүүлэх нь энэхүү хөтөлбөрийн гол амин сүнс байх болно. Бидэнд огцом эдийн засгийн өсөлт шаардлагатай. Ингэж л ажлын байраа бид нар хадгалж үлдэнэ. Тийм учраас засгийн газар эдийн засагт шууд өгөөж нэмэгдүүлэх зорилготой томоохон төслүүдэд бид нар яарвчлан эхлүүлэх болно. Зөвлөлт автрах хувийн хвшлийн санал санаачлал бүхнийг засгийн газар дэмжиж ажиллах болно. За мөн хүний биеийн 70%-ийг ус бүрдүүлдэг шиг өнөөдөр Монголын нийт хүн амын 70 орчим хувийг залуучууд бүрдүүлж байгаа. Хамгийн их нэрвэгдэж байгаа хүмүүс ч залуучууд байгаа. Тийм учраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн залуучуудын одоо орон сууцтай болох, тогтвортой орлоготой болгох нь мөн энэхүү төлөвлөгөөний гол зорилт байх болно. Энэхүү төлөвлөгөө 24 он хүртэл 3 жилийн хугацааны дунд хугацааны хөтөлбөр байх болно гэдгийг та бүхэн танилцуулах зүйтэй байгаа гэж бодож байна. За цар тахал өөрөө биднэрт амьдралын цоо шин хэв маягийг тулгаж байгаа. Тийм учраас бид нар бууж өгөх биш, харин хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Тийм учраас биднэрт шинэ бодлого, шинэ эхлэл, шинэ хамтын ажиллагаа, шинэ хандлага зайлшгүй хэрэгтэй байгааг үгийнхээ эхэнд онцлохыг хүсэж байна. За энэхүү төлөвлөгөөг мөн засгийн газар дангаараа хэрэгжүүлж чадахгүй. Тийм ч учраас бид улсын их хурлтай, Монгол банктай нэгт хамтран ажиллах болно. За мөн энэ төлөвлөгөөнд өнгөрсөн 14 өдрийн хугацаанд одоо цаг ямагт хамт ажилласан улсын их хурлын дарга, замначлал дарга, байнгын оруудын дарга нар, улсын их хурлын эрхэм гишүүд мөн Монгол банкны удирдлагуудад засгийн газар төлөвлөж талархж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна. За мөн өмнөх засгийн газрын үед буюу хөрсөлийн тэргүүлсэн засгийн газар цар тахлын үед авсан бодлого, за ялангуяа хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон дулаан цахилгааныг төрөөс хариуцсан бодлого бол туйлын оновчтой байсныг статистик болон биднэртэй хамтран ажилласан судалгааны байгууллагууд онцолсон. Тийм учраас энэ суурин дээр бид нар өнөөдөр ирээдүйг харсан томоохон зорилтыг дэвшүүлэх суурь нөхцөл хангагдаж байгаамаа гэдгийг би бас үнээр нь хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газар эхнийхээ 100 хоногт багтааж вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, ардын үсгэлийн 100 жилийн өмнө бүрэн дуусгах ийм зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. За энэхүү төлөвлөгөө хэрэгжснээр иргэн бүхэн энэхүү төлөвлөгөөнд итгэж аж ахуй нэгжүүдтэй хамт оролцсноор бид нар амьдралын шинэ, гэхдээ идэвхтэй, эрүүл, цоо шин хэв маягт шилжин орох болно. Амны бэлгээс аштын бэлэг гэдэгчлэн эзэндээ ээлтэй гэгддэг үхэржил монголчууд бидэнд цар тахлыг ялсан эдийн засгаас сэргээсэн амжилтыг алтарна гэдэгт бол итгэл төгс байгаамаа. Ингээд та бүхэнд товч байдлаа энэхүү танилцуулгыг хийн. Асуулт хариултанд манай салбарын сайдууд одоо хариуцж орох юмаа гэдгийг та бүхэндээ бас хэлхийг хүсэж байна. За эрүүл мэндийг хамгаалж эдийн засгаас сэргээх 10 их нийтийн цогц төлөвлөгөөнд Монгол Улсын их хурл, засгийн газар, за мөн Монгол банк үндэсний статистикийн хороо, зээлийн батлан даалтын сан, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, за мөн энд байгаа суурин төлөөлөгч, за мөн Монголын ипотекийн корпорац, за эрдэмтэн судлаачдын зөвлөл, за мөн одоо эдийн засгчдын зөвлөл, манай ихтэй сургуулиуд, судалгааны байгууллагууд, за хоёр бас бид нар хамт судалгаа хийгдсэн байгаа. Түүрийн аргаар, за нэг нь бол одоо Fox Group-ийн ярилцлагаар үндсэндээ бид нар нөхцөл байдлаа анализ хийж үзхийг хүссэн. 4-5 байгууллага оролцсон, талархал илэрхийлэхийг бас хүсэж байна. За мөн ковидыг эрсдэл багтаа даван туулж буй олон улсын туршлага. За энэ дээр манай гадаад яамныхан
бас цаг гаргаж хамтран ажилласан гэдгийг хэлхэн зүйтэй хаа гэж бодож байна. За бид нар бүх улс орнуудын ийм одоо жишээнүүдийг авч үзсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийд бас амаргүй нөхцөл байдал байгаа 105 сая хүн одоо энэ өвчнөөр өвчлсөн. За дэлхийн 2 дугаар дайнаас хойш 2.3 сая хүн нас орсон ийм одоо маш одоо нөхцөл байдал амаргүй ийм хүнд үед байгаа. За та бүхэн Европын орн болон Азийн орнуудад үндсэндээ энэ хүү цар тахал ямар байгаа вэ гэдгийг харж байна. За бүгд өсөлттэй ийм амаргүй төвшөнд явж байгаа. За хийх гаргасан одоо нийтлэг алдаа бол эдийн засаг эсвэл эхэнд эсвэл эрүүл мэнд эхэнд гэдэг философик барьж авснаас алдаа гарсан гэж үзсэн. Нэг өөрөлд энэ бол нэг зоосны хоёр тал буюу эрүүл мэнд эдийн засаг хоёр бол цогц нэг юм а гэдгийг анзаарсан улс орнууд маш амжилттай одоо урагшилсан гэдэг ийм статистик хэмжээс гарч ирсэн. За энэ бодлогыг маш сайн хэрэгжүүлж чадсан газар бол Австрали болон Шинзланд байна. Тийм учраас бид нар энэ хоёр орны бас одоо зөнгөлөх туршлаган дээр энэхүү одоо төлөвлөгөөг хийх одоо суурь буюу суурь судалгааг голлон авч үзсэн юм а гэдэг та бүхэнд бас үгийнхээ ихэнд онцлон тэмдэглэн дүүтэй хаа гэж бодож байна. За манай улсын хувьд 2120 тохиолдол илэрч 2 нас баралттай. За үндсэндээ 1557 хүн эдгэрсэн. За ийм нөхцөл байдалтай байж байна. Өнөөдрийн байдлаар. За өнгөрсөн хугацаанд бид нар 4.1 их найт төгрөгийг төсөвтэй ачаалал авч үндсэндээ одоо цар тахалтай тэмцсэн. За энэ бас амжилттай болсныг бол судлаач томцсон. Ялангуяа би бас сая дурдсан хүүхдийн мөнгөтэй холбоотой дулаан цахилгааны суурь төлбөрийг чөлөөсөнтэй холбоотой энэ асуудал бол одоо байгаа онсон ийм бодлого байсан. За энэ бодлогыг бид нар 21 онд бол 1.7 их найт төгрөгөөр хэрэгжүүлэн энэхүү одоо залгамж чанараа бол манай засгийн газар бол хадгалж явах нь бол зүйтэй юм а гэж үзэж байгаа. За 2.4 их найт төгрөг гэдэг бол 10 их найт төгрөгийн төсөвтэй манай улсын хувьд бол бас нэлээд томоохон бараг 3.1 орчмын төсвийг бид нар цар тахлыг даван тулахд бол зарцуулсан. Гэхдээ энэ мөнгө л бас тодорхой хэмжээний үр дүнтэй байсан гэдгийг бол судлаачид онцлсан байгаа. За одоо харин бид нар ямар нөхцөл байдал байна вэ гэж. За өнөөдөр эдийн засаг 6 орчим хувийн одоо агшилттай байна гэсэн ийм тооцоо гарч байгаа. Та бүхэн харж байгаа 19 онд 5.2% өсөлттэй байсан эдийн засаг одоо 6% унсан байж байгаа. За энэ ингээд цаашлбал нэлээдгүй тийм амаргүй нөхцөл байдалд одоо монголчууд бид бүгдээрээ орохоор ийм нөхцөл байдал байна гэж үзэж байгаа. За төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12% болсон байна. 12% одоо төсвийн алдагдaltaй явж байна. За энэ хоёр нөхцөл байдлаас улбалаад Төв банкны үнэт цаасны хөлдөгдөл өнөөдөр 7.9 их найт болсон гэсэн. Нэг өөрөлд арилжааны банкуд зээл гаргахаа болоод бүх мөнгөө одоо эрсдлийн сан байдлаар Төв банкн дээр хавтарч хадгалсан. Үүнээс болоод мөнгөн урсгал зогссон. Үүнээс болоод ажлын байр хомсдсон. Үүнээс болоод зээл гаргахаа болсон. Үүнээс болоод эдийн засаг одоо эргэлтгүй болсон. Ийм нөхцөл байдалд бол орсон гэж ойлгож байна. За шууд утгаар 68.9 мянган ажлын байр буурсан байна. За шууд бос утгаар энэ бол бас нэлээдгүй том тоо гарна. За статистикийн бидэнд өгч байгаа мэдээлэл, сангийн яамны мэдээлэлээр бол 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болсон гэсэн. Одоо энэ цар тахлаас үүдэлтэй. За хэрвээ бид нар өнөөдрийн арга хэмжээг бид нар хийхгүй бол энэ нэг жилийн дараа буюу одоо 21 оны 3 дугаар үеэрлэхэд 130 мянган шууд ажлын байр. За дам утгаараа маш их олон хүнд нөлөө үзүүлэх ийм нөхцөл байдалд одоо орно гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн шийдвэр бас давс мэд шийдвэр байна гэдгийг би бас үгийнхээ онцлогыг хүсэж байгаа. Нэг өөрөлдөл бид нар урдын адил халамжийн бодлогыг аваад хэрэгжүүлээд явах боломжгүй болсон төсвийн ачааллыг даахаа болсон ийм нөхцөл байдал донд орсон байна гэдгийг бид нар тооцож гаргасан. За. Тийм учраас шинэ идэвхтэй эрүүл амьдралын хэмнэлт шилжих ёстой. За ингийн тулд бид нар маска сайн зүгээд, зайгаа бариад, дархлаагаа сэргээгээд, нэг үрлэл халдвар хамгааллын дэглэмээ ягштай сайн бариад, эдийн засгаа нээх ийм одоо шинэ амьдралын хэв маяг руу шилжин. За шилжихийн тулд бидний хувьд өнөөдрийн бас энэхүү төлөвлөгөөг танилцуулж байгаа. За шилжихийн тулд бидний хувьд бас бэлтгэл ажиллагаа хангах, за мөн одоо огцон байгаа гаралтыг бууруулах зорилготойгоор маргаашнаас эхлээд хатуу хөл хорой 12 хоногийн хугацаанд 50 зүйтэй гэж үзэж байгаа үндэслэлээ би бас тайлбарлаа.
За энэхүү 12 найдын цогц төлөвлөгөө бол эрүүл мэнд эдийн засгийн хамтарсан төлөвлөгөө байна. Нэг өөрөлд хос жигүүртэй ийм төлөвлөгөө байна гэж үзэж болно. Эрүүл мэнд нь урдаа биш, эдийн засгийн ч урдаа биш. Энэ хоёр бол нэг зүйл юм аа. Яг тэгэхээр цар тахал өөрөө зөвхөн эдийн засаг занал хийлээгүй. Цар тахал өөрөө дэлхийн эдийн засаг занал хийсэн. Эрүүл мэнд амьдралын хэмнэл занал хийсэн учраас асуудал нь өөрөө цогц учраас бидний шийдэл цогцоох ёстой гэдэг ийм концепцийг одоо бидний хувьд дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. За эрүүл мэнд дээр бид нэг хаалга нэг шинжилгээ гэдэг шинжилгээг одоо энэ 12 хоногийн хугацаанд авна. Энэ дээр манай иргэд маань зайлшгүй маш идэвхтэй оролцож засгийн газрыг дэмжиж ажиллах шаардлагатай. Яг тэгэхээр өрхийн нэг хүний ард 5 хүн байгаа дунджаар. Тийм учраас бид нэг өрхөөс шинжилгээ төлөвлөлөн зохион байгуулах энэ байдлыг хийж чадвал зохион байгуулж чадвал бид голомтуудыг богино хугацаанд илрүүлж тархалтыг хунах. За мөн дахин хөл хорой бидний хувьд боломж байвал тогтоохгүй байх. Хэрвээ хөл хорой тавьсан тохиолдолд бидний хувьд урьдчилж зарлах. Нэгүрэлбэл бизнес эрхлэгчтэй урьдчилж магадгүй одоо 14-өөс 21 хоногийн өмнө математик загварчлалын дагуу зарлахаар ийм тооцоолт руу бидний хувьд шилжиж байгаа. За та бүхэн энэ зургийг харж байгаа хэрвээ бид одоо хөл хорой тогтоохгүй бол ямар нөхцөлд өсөх вэ гэдгийг манай Монгол Улсын их сургуулийн математикийн техникийн за мөн одоо эрдэмтдийн зөвлөл судалж гаргаж ирж байгаа. За бид нар энийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхантай бас хамтарч ярилцсан, эрүүл мэндийн байгууллага хамтарч ажилласан. За энэ математик тооцоол бол үндэслэлтэй юм аа гэдэг ийм зүйлийг гарсан. За бусад улс орнууд бас энэ математик тооцоол дээр үндэслэж явж байгаа юм байна гэдэг. Тэгэхээр энэ математик тооцоол дээр үндэслээд бид нар 7 сарын 11 хүртэл энэ хөл хоройны дараа 1-2 удаагийн хөл хорой тавьж болцсохгүй байгаа. Гэхдээ бид нар энийг урьдчилж хэлнэ. Нэгүгээр л түн тулгуурлаад манай хувийн хвшлийнхэн ажил олгогчд маань бизнесийнхаа төлөвлөгөөг бид нартай хамтар төлөвлөх юм боломжтой байдлаар зохицуул. Нэгүгээр л ирээдүйг илүү тодорхой болгохын тулд бидний хувьд одоо ажиллана гэсэн. За мэдээж гэхдээ нэг хаалга нэг шинжилгээг бид нар маш сайн хийгээд халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж чадвал дахиж хөл хорой нийтээр тогтоохгүй хэсэгчилсэн байдлаар тогтоох энэ концепт руу засгийн газар бас идэвхтэй явахын төлөө бүх чадах зүйлээ зориулна гэдэг та бүхэнд бас хэлхэн зүйтэй байхаа гэж бодож байна. За вакцинжуулалтын ажил дээр ажлын хэсэг гараад идэвхтэй ажиллаж байна. За та бүхэн мэдээллийг бол авч байгаа. За бидний хувьд одоо AstraZeneca за Pfizer 2 одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрсөн 2 вакциныг эхэлж оруулж ирэхин тулд одоо гэрээ хэлцлүүд хийгдээд явж байгаа. За AstraZeneca-гийн хувьд бол одоо хүлээгдэж байгаа. За мөн Sinopharm болон Sputnik-ийг бидний хувьд бол одоо хүлээж байгаа. Гэхдээ бидний хувьд дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвшөөрөл өгөхөөс өмнө бид нар амжилт татна гэсэн. Нэгүгээр бол татаад бид нар одоо жишээлбэл яг зохих стандартын дагуу Монгол улсын нутаг дэвсгэр дээр хадгалах ажлыг зохион байгуулна. Үүнийг бид нар 3 сарын 1-ээс өмнө зохион байгуулна. За гол ажлуудыг бид нар энэ халдвар хамгааллын дэглэмийн үеэр одоо амжилт зохион байгуулна гэдэг ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд бас хэлхийг хүсэж байна. За энэ 4 вакцины хувьд бид нар аль алинтай гэрээ хийгдсэн. Зарим нь одоо буцалтгүй тусламжаар, за зарим нь л үндсэндээ одоо гэрээгээр хийгдсэн. За нийт хүн амынхаа бид нар одоо 60 орчим хувийг вакцинжуулахад бол Монгол улсын хувьд бол энэ эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол биднэрт хэлж байгаа. За та бүхэн харж байна. Үндсэндээ бид нар 1.9 сая буюу одоо 2 сая хүний буюу хүн амын 60%-ийг тодорхой дарааллын дагуу бидний хувьд бол одоо вакцинжуулах ажлыг хийн. За мэдээж нэгдүгээр эрүүл мэндийн салбар болон энэ халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүс, за хоёрдугаар бас одоо экспортын чиглэлээр ажиллаж байгаа манай жолооч ч юм уу Монгол улсын эдийн засгийн холбоотой гол ачааг үүрч байгаа хүмүүсээ эхэлж вакцинжуулна. За эрсдэлтэй бүлэг болон ахмадуудаа мөн одоо суур өвчтөй хүмүүсээ бидний хувьд бол эхэлж вакцинжуулна гэдэг ийм чиглэлтэй ажиллаж байгаа. За эхний ээлжинд бид нар 300 мянган тунг одоо оруулж ирэх ийм чиглэлээр ажиллаж байгаа. За эхний тунгууд ороод ирвэл бид нар чөлөөтэйгээр одоо жишээлбэл яг гол хүмүүсээ вакцинжуулаад зарим хувийн хвшил бас вакцины чиглэлээр хамтарч ажиллах саналуудыг засгийн газарт ирүүлж байгаа. Бид нар энийг бас бодлогоор нээлттэй орхих юм боломж бол бас үүснэ гэдэг ийм чиглэлээр хамтран ажиллаж байна. За энэ дээр бас бид нартай идэвхтэй хамтран ажиллаж байгаа Оросын албаны улс, Бүх найрамд Хятад ард улс, за Энэтхэг улс, Япон улсын засгийн газарт бас талархаж байгаагаа илэрхийлэх зүйтэй байхаа гэж бодож байна. За ирээдүйн зүгээс фокус группийн ярилцлага хийж үзэхэд
улсын онцгой комиссаас гаргаж байгаа шийдвэрүүд хуулийн хэллэгээр хэд тийм одоо хөндөй байна гэдэг асуудлыг их гаргад байсан. Өндөржүүлсэн бэлэн байдал дотор яг юу хийх ёстой юм бэ? За бэлэн зэрэг гэдэг нь яг яана гэсэн үг юм бэ? Хүн бүхэн мэдээж одоо гамшигын хуулийг ч юм уу эсвэл онцгой байдлын бүх дүрм журмыг тогтооход тийм хялбар биш. За мөн улсын онцгой комисс нэг юм яриад, нийслэлийн онцгой комисс нэг юм яриад, эрүүл мэндийн ажилчид нэг өөр юм яриад, олон мэдээлэл дунд одоо бас бидний хувьд төлөвлөлт хийж чадахгүй байна. Энэ байдлыг нэгдсэн байдлаар оруулж өгөх одоо арга чарга байна уу? Нэг үрлэг төр яг юу төлөвлөж байгааг бид нар мэдвэл тэр төлөвлөгөөнд тааруулаад бидний хувьд бас төлөвлөгөөгөө хийх боломжтой байна гэдэг зүйлийг ярьж байгаа. За тийм учраас бид нар дөрвөн өнгөөр цаашдаа бүх төвшинг авч үзнэ гэсэн үг. За ногоон өнгө бол бид нар санаалга өгөөд мэдээлэлд явна гэсэн үг. За ногоон бүс одоо болсон зарим газрууд байгаа, нэг үйл бол халдваргүй газрууд гэсэн үг. За шар бол өдөр тутмын бэлэн байдлын зэрэг буюу анхааруулах үе гэж нэрлэнэ. Нэг үйл бид нар одоо зарим одоо аймагуудыг ч юм уу орон нутгуудыг дүүрэг хэсэгчсэн байдлаар хийвэл бид нар өнгөөр ялгаж өгөөд замын тэмдэглэгээ тавина гэсэн үг. За ингээд маш ойлгомжтой. Магадгүй зарим нэг хороолол одоо өгтвөл тэр хороолол дээр эсвэл ногоон, эсвэл шар, эсвэл олбор шар, эсвэл улаан өнгийн тэмдэглэгээ хийн гэсэн үг. Ийм байдлаар одоо маш хялбар зохицуултыг хийн. За энийг бид нар хэвлэл мэдээлэлээр маш нээлттэй одоо сурталчилж олон нийтэд эргэлзээгүй байдлаар сурталчин таниулах ажлыг хийн. За хатуу анхааруулах үйл улбар шар өнгө. За дөрөвдүгээр зэрэг буюу шаардах буюу улаан. За өнөөдөр бид нар улаан өнгөнд орж байна гэж ойлгож байна маргаашнаас. Тийм учраас энэ бол одоо хатуу хөл хорой тавигдах юм уу юм аа гэж иргэд маань ойлгох хэрэгтэй. За бүгдээрээ энэ төлөвлөгөөгөөр ногоон юм уу шар өнгөн дээр барих. Энэ бол одоо та бидний хамтын одоо зорилго байх юм аа гэдгийг та бүхэнд бас хэлэх нь зүйтэй байхаа гэж бодож байна. За хэвлэл мэдээллийн сувгийг нэг байдал руу бид нар оруулна. За хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлч та бүхэнтэй хамтарч ажиллахаар болсон байж байгаа. Нэг үрлэл төрөөс одоо нэг хүнээр дамжиж мэдээлэл гарна. За мөн ийм Монгол цонхонд одоо өглөө бүхэн өөрчлөлттэй холбоотой статистикуудыг л тавьж явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Албан ёсны их сурвалжийг бидний хувьд бол гаргаад ийм байдлаар ингээд явах нь бол зүйтэй юм аа гэж бодож байгаа. За өдөр тутмын ажлыг шадар сайд хариуцж авч явна. Ялангуяа улаан өнгөнд байгаа тохиолдолд. За шар болон одоо ногоон өнгө рүү шилжих юм бол улсын онцгой комисс илүү бодлогын ажлаа зангидаад нийслэлийн болон аймгийн одоо онцгой комисс илүү одоо хэсэгчилсэн зохион байгуулалтыг хийх нь зүйтэй гэдэг байдлаар бидний хувьд явна. За улаан өнгөн дээр очсон тохиолдолд шадар сайдын хяналтанд одоо 100% шилжчихээр энэ дүрм журмуудыг бас ийм байдлаар зохицуулаад явж байгаа наа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За бид нар хөл хоройны дараа буюу 20 орны өдөр олон нийтэд нэг дүрмийг танилцуулна. Тэр нь бидний бизнесийг хоёрхан хуваана. Шууд харьцдаг. За шууд бас дам утгаар харьцдаг бизнес гэж хоёр хуваана. За шууд харьцдаг одоо жишээлбэл хүмүүстэй шууд харьцдаг бизнес болон үйлчлэгээний байгууллагуудыг яах вэ? За тэгвэл энэ магадгүй 25% нь ажиллаж гэдэг юм уу? За шууд бус байвал яах вэ? За тэгвэл энэ ийм стандартуудыг барих юм бол ажил нь ийм стандартуудыг зөрчих юм бол ажиллахгүй гэдэг ийм уялдааг маш наривчлан зохион байгуулад 23-ны өдөр олон нийтэд танилцуулна. Тийм учраас үүн дээр бас одоо манай хувийн хвшлийнхэн одоо бэлтгэлээ хангаж одооноос яг энэ хөл хоройны үед анхаарлаа хандуулах зүйтэй байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр бол илүү иргэдэд хялбар хоёр стандартын аль нэ гэдгийг л барина. Тэгэхгүй урд нь бол нэг 13-аас 15 стандарт тавьчихдаг байсан. Үүн донд бас одоо тийм ээ хүмүүсийн одоо бохимдол үүсэх. За жишээлбэл нэг барааны дэлгүүр одоо нээлттэй нэг газар нээлттэй байхад заханд хаагчдаг ч юм уу. Ийм байдлаар нэг төрөл бүрдээ стандартууд өөр байгаадсныг бид нэр хоёрхан стандарт руу оруулж байгаа. Ийм шилжилт бас хийгднэ гэсэн бодлого юм. За энэ бол олон улсын одоо томоохон улсуудын туршлага дээр хийгдсэн учраас хэрэгжих боломжтой. За мөн үзүүлэх одоо ийм нэвтрүүлгүүдийг томоохон зааланд ч юм уу одоо жишээ өсчин байвал яах вэ? Кино театрт байвал яах вэ? Зах дээр байвал яах вэ? Юуг зөрчсөн гэж үзэх үү? Юуг зөрчөөгүй гэж үзэх вэ гэдгийг маш ойлгомжтой байдлаар засгийн газар хувийн хвшлтэйгээ одоо хамтарч ажиллана. Энийг одоо 23 гэхэд бидний хувьд бэлэн болгоно гэж бодож байгаа. За захимыг дэмжинэ. Захим хөргөлд захимаар ажиллах шаардлагатай тохиолдолд одоо компани захирлууд гүйцэтгэлийн үр дүндээ тулгуурлаад ажлаа захимаар аваад явах энэ одоо бүх бодлогыг бол засгийн газар дэмжинэ.
За төрийн үйлчлэгийг илүү захимжуулахын ажлаа эрчимжүүлнэ. За мөн одоо хүргэлтийн бизнесийг бас одоо засгийн газрын зүгээс онцгойлон дэмжинэ гэсэн үг. Аль болохоор шууд нүүр тулахгүйгээр илүү одоо гам утгаар энэ харилцаараа орох ийм байдлаар одоо бизнес болон одоо төрийн байгууллагын үйлчлэгээний соёл өөрөө өөрчлөгдөхийг засгийн газар бодлогоор дэмжиж ажиллана гэдгээс өнөөдөр зарлж байна. За хэлийн тусгай бус гэж байгаа. За энэ жишээлбэл гадны бизнесийн уулзалтуудыг ч гэсэн бид нээн гэж төлөвлөж байгаа. Нэг үгээр бид нар одоо онгоцны буудлын наан тусгай зорилтын ийм одоо бус байгуулна. Энийг мэдээж ногоон бус байдлаар зохион байгуулна. Бизнесийн уулзалтууд хийж болно. Гэхдээ шууд уулзахгүй. Гэхдээ бичиг баримтан дээр гарын үсэг зурах, нотариатор баталгаажуулах, гэрээ хэлцлүүд хийх энэ бүх зүйлийг бид нар бас нээлттэй болох боломжтой гэдэг байдлаар зохион байгуулж болох юм а гэдгийг үзэж байгаамаа. За мөн бид нар банкудтай яриад аль болохоор бэлэн бус тооцооны одоо чиглэл рүү орохыг мөн одоо Монгол банкны удирдлагуудтай болон арилжааны банкны удирдлагуудтай яриад энийг бас илүү идэвхжүүлэх тал дээр засгийн газраас идэвхтэй бодлогоор дэмжиж ажиллана гэж бодож байгаа. За гадаадд байгаа иргэдэд татаа авна. Өнөөдрийн байдлаар 9000 одоо 135 иргэд гадаадд байна. Нүүрлэл эх орондоо буцах хүсэлтэд өгсөн. За бид нар засгийн газрын 100 хоногт багтааж 16 удаагийн нислэгээр 2560 иргэнийг татаж авахар бэлтгэл ажил хангасан байна. Зам тээврийн яам болон одоо МЯТ компанитай бидний хувьд эзлэж тохирсон. За мөн бид нар хурцрээд тусгаарлалтыг заавал одоо 50,000 төгрөгийн ийм тусгаарлах байранд ор гэхгүйгээр зочд буудлын эзэдтэй яриад халдвар хамгааллаа барьсан газруудад тусгаарлалтын бизнесийг нээж өгөх ийм бодлого бас барина гэж бодож байгаа. Нэг үгээр одоо Шангрила зочд буудал байлаа гэхэд 1-3 давхар нь энэ одоо халдвар хамгааллын дэглэмээр барьсан бүс. За энэ дээр камержуулалтын системийг бид маш нарийн зохион байгуулна. Хяналт тавина. Нэг хяналт зөрчих юм бол шууд хаагдана. Тэр хүн 50,000 төгрөгийн үнэтэй одоо тусгай байранд ч орж болно. Эсвэл $1000 үнэтэй зочд буудал буусаж болно. Тэр хүний өөрийнх нь одоо сонголт юм а гэдэг байдлаар үндсэндээ одоо зочд буудлын бизнес бас хүнд байгаа тухайн цаг үед бид нар үнийг бас либералчилж өгөх зүйтэй зөвхөн бид нар онцгой стандартаа тавих нь бол зүйтэй юм а гэдэг байдлаар бас бодлогын шийдэл хийнэ гэдэг ийм чиглэлээр бид нар одоо гадаад байгаа иргэдэд эх оронд нь буцааж авчрах ажлыг үн шаттай эхлүүлнэ гэсэн ийм бодлого барина. За энэ эдийн засгийн эрүүл мэндтэй холбоотой товч зүйлүүд би маш товч ярьж байгаа. Дэлгэрэнгүй одоо мэдээллийг манай сайдууд асуулт хариултанд хариулах байдлаар та бүхэн дэлгэрэнгүй өгөөд явчихна. За эдийн засгийн холбоотой. За эдийн засгийн холбоотой хамгийн одоо амаргүй байгаа салбар бол үйлчлэгээний за мөн жижиг дунд бизнес эрхлэгчид за мөн одоо жижиг дунд одоо ажлын байр гаргаж байгаа одоо ресторан ажиллаулдаг ч юм уу энэ хүмүүс төр хамгийн их хэмжээний одоо томоохон хохирол учирсан. За энэхүү одоо томоохон одоо асуудал юу вэ гэхээр ихэнх нь дандаа зээлийн хүүгийн асуудал. За мөн одоо ажлын байртай холбоотой түрээсийн асуудал байгаа. За энэ байдлыг бидний хувьд шийдэхин тулд 2,1 төгрөгийн 3% хүүтэй зээлийг 3 жилийн хугацаатаагаар урьдчилан төлбөр байхгүй чөлөөлөгдөх хугацааг 1 жил гэж тооцоод үндсэндээ одоо 2,1-ийг зах зээл рүү нийлүүлэх энэ ажлыг бидний хувьд зохион байгуулна гэж үзэж байгаа. За 1,1-ийг нь бид нар харамгтай ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах байдлаар засгийн газар дээр одоо харамгтай ордны одоо үндсэн тийм эдийн засгийн үндэслэл шийдэгдсэн. За үүнийг бид нар алтны одоо жишээлбэл урьдчилан байдлаар Монгол банктай одоо харилцаад 1,1 төгрөгийг босгоно гэж тооцож байгаа. За хоёрдугаарт нь бид нар засгийн газар одоо Монгол банкнаас тэг хувийн хүүтэй бонд худалдаж аваад түүнийг арилжааны банкудад өгөх буюу одоо зээлийн баталгаа гаргах байдлаар 1,1-ийг. За ингээд 3 жилийн хувьтай 3% гэдэг энэ зээлийн хүүг бид нар гаргаад бүх арилжааны банкудаар дамжуулж олгоно. За үүнд тулгуурлаад бид нар төв банкны менежментийг өөрчлөөд дундаж орлоготой иргэдийг дэмжих ийм одоо банкны хэлбэр рүү зохион байгуулна гэсэн. За цаашдаа заавал арилжааны банкны өндөр хувийн одоо хүү буюу маржийг төрийн банк тооцохгүйгээр дундаж орлоготой иргэдийг дэмжих буюу дундаж давхарыг дэмжих үндэсний тогтолцооны хүрээнд төрийн банк одоо олгодог байхын тогтолцоо руу бидний хувьд одоо энэ 23-ны өдрөөс эхлээд орж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр цаашдаа өрн дундаж орлоготой иргэдийг шууд дэмжсэн ийм тухайлсан банк санхүүгийн байгууллага хөтөлмөрийн биржүүд зайлшгүй байх шаардлага өнөөдрийн манай Монголд бол
байна гэдэг байдлаар бидний хувьд бол ярилцаж ийм тогтолцоо шилжих зүйтэй юм аа гэж үзсэн байгаамаа. За энэ бол бас томоохон ийм шийдэл бас зоригтой ийм шийдэл болсон. Энэ дээр бас Монгол банкны удирдлагуудад бас дахин талархал илэрхийлэхийг хүсэж байна. За залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихт 500 тэрбум төгрөгийг зарцуулна гэдэг ийм төлөвлөгөө гаргасан. За үүнийг бид нэр төсөв дотроо зохицуулт хийх байдлаар гаргая. За нэг үргэлжлэл залуучуудад нэрвэгдэж байгаа ажлын байртай холбоотой асуудал дээр бид нар 1 сая төгрөгийн 2 сарын хугацааны ийм тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байгаа. За залуучуудыг бид нар цахимаар бүртгэн, ийм Монголд цонхонд бүртгэн, за нийгэм хамгаалалт хөтөлмөрийн яам бүртгэн, за мөн одоо шач хатны засаг даргын тамгын газраар дамжиж бидний хувьд бүртгэн. За энэ залуучууд одоо яг ажлын байр нь цомгогдсон, эсвэл ажлын байргүй болцсон ийм залуучуудыг бид нар сар бүхэн 50000 залуучуудыг үндсэндээ одоо ийм тусгай хөтөлбөрт зарцуулна. За энэ дээр батлан хамгаалах яам, за мөн одоо эрүүл мэндийн яам, за мөн одоо нийгэм хамгаалалт хөтөлмөрийн яам, боловсрол шинжилгээ ухааны яам хамтарч ажиллахаар болж байгаа. Нэг үргэлжлэл энэ хүмүүс хагас зэрэгцсэн байдлаар зохион байгуулалтанд орно. Халдвар хамгааллын дэглэмээ ягштал байрна. За маш илчлэг сайтай одоо хоол ундыг бидний хувьд бол одоо төрөөс өгнө. За мөн жолооны курс цоох боломжийг хангаж өгнө. За тэнд байх хугацаанд одоо аль нэгэн одоо шаардлагатай мэргэжлэр буюу томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд жишээлбэл гагнорчин хэд хэрэгтэй болох уу? За мөн одоо мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд байхдаа ямар чиглэлээр ажиллаж болох уу гэдэг энэхүү одоо зохицуултыг бидний хувьд хийгээд 2 сарын төрөвчлсэн юм вакуум сургалтанд хамруулна гэсэн үг. 1 сая төгрөгийг төгсгөтөө авна, сертификатыг гардуулж өгнө. За ингээд томоохон төслүүдийг хөдөлгөж байгаа аж ахуйн нэгжүүдэд бид нар нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яамаар дамжуулж шууд хөтөлмөрийн бирж ажиллуулна гэсэн үг. За хэрвээ энэ хөтөлбөрт хамрагдсан залуучууд байвал одоо энэ сертификатыг авсан бол магадгүй одоо жишээлбэл томоохон бүтээн байгуулалтын ажил эхлэе. Жишээлбэл 5-7 цэглэн стант ч юм уу. Богдхан төмөр зам ч юм уу. Энэ дээр ажиллах тэргүй игнэн засгийн газар гэрээнийхээ нөхцөлд санал болгоно гэсэн үг. Нэг үрлээ шууд зурчилж ажлын байртай болгох энэ асуудлыг бидний хувьд одоо шийдвэрлэнэ гэсэн үг. За энэ залуучуудаас одоо бүрдсэн ажлын байрыг хамгийн ихээр гаргасан аж ахуйн нэгжүүдэд бид нар татвар болон бусад урамшууллыг засгийн газраас онцгойлон олгоно. За Улаанбаатарт байгаа хүн хөдөө орон нутагт ажилласан тохиолдолд төвлөрлийг сааруулахын төлөө одоо хийж байгаа засгийн газрын бодлогыг дэмжсэний төлөө бид нар нэмэлт тэтгэлэг өгнө. За мөн орон сууцны тэтгэлэг хөтөлбөр болон суралцах одоо болон засгийн газраас явуулж байгаа хөнгөлөлттэй бүх зүйлд энэ хөтөлбөрт хамрагдсан залуучуудыг одоо нэгдүгээр игнэнд тавих ийм бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Тийм учраас залуучуудтай хандхад хөтөлбөрлөх хэрэгтэй, бид нар мөрөөдөлтэй байх хэрэгтэй, шинэ боломжийг амьдралдаа бий болгох хэрэгтэй. Тийм учраас та бүхнийг бас энэ хөтөлбөрт одоо хамрагдаач гэдэг ийм урилгыг засгийн газрын зүгээс бас өгч байгаа. 3 жилийн хугацаанд бид нар үндсэндээ одоо 50-аас 60 мянга орчим залуучуудыг бид нар энэ хөтөлбөрт хамруулах боломжтой гэдэг байдлаар бидний хувьд бол зохицуулт хийж байгаамаа гэдгийг та бүхэндээ бас хэлхийг хүсэж байна. Ер нь манай засгийн газрын хувьд шууд бэлэн мөнгө олгох энэхүү хөтөлбөрөөс аль болохоор татгалзаж санхүүжилтийг олгож байгаа бол тэр нь заавал цогц үр дүн авчрах ийм шийдэл рүү явна. Утаа гэж бид нар зөндөө мөнгө зарцуулж байгаа. Төвлөрлийг сааруулах гэж зөндөө мөнгө зарцуулж байгаа. Тэгвэл энэ дээр байгаа яамдууд дээр байгаа мөнгөний эргэлтийг нэгдсэн байдлаар залуучуудын ажлын байрыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах энэхүү төсвийн зохицуултыг засгийн газар дотроо хийх байдлаар энэхүү 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг босгох боломжтой гэдэг тооцоолыг манай сангийн яамныхан гаргаж танилцуулсан байгаа. За орон сууцчлах 3 их нийтийн төлөвлөгөөг бас хэрэгжүүлэхээр болж байна гэж ойлгож болно. За нэг үргэлжлэл барилгын салбарт хамгийн их ажлын байр байдаг манай улсад. Ялангуяа удирдлагын чанартай учраас. За энэ дээр маш их олон залуучууд ажилладаг. За мөн илүү зэгцтэй төлөвлөгөөтэй амьдрахад залуучуудад орон сууц хамгийн чухал байдаг. Тийм учраас орон сууцчлах энэхүү цогц хөтөлбөрийг засгийн газар бодлогынхоо төвд тавьж онцгойлон анхаарал хандуулна. За нэг их найд нь бол одоо төрөөс газрыг үнгүй олгох, нэгдсэн зургаар орон сууц барих, үнийн бодлого дээр засгийн газар оролцсон гэсэн үг. Цемент болон арматур төмөртэй холбоотой асуудлыг засгийн газраас онцгой хөнгөлөлт үзүүлэх. За мөн одоо зээлийн батлан дагалдын сан болон дэд үтцийн асуудлыг төрөөс хариуцах. За тухайн хороолол баригдаж байгаа газруудын
төрийн үйлчлэгийг төр хариуцна. Нэгвэл сургууль цэцэрлэгийг нь цэцэрлэг талбайг нь ч юм уу нийгмийн асуудлыг нь төрөөс хариуцна. За ингээд бас тодорхой хэмжээний хөнгөлөлтөд зээлийг барилгын компаниудаа санал болгоно. Нэгүрэл үнгүй газар дээр, үнгүй дэд бүтц дээр барилгын компаниуд маань засгийн газартай хамтарч ажиллана гэсэн үг. За компаниудын хувьд хамгийн хэцүү зүйл байр бариад яаж зарах вэ гэдэг асуудал байдаг. За энийг нь засгийн газар зохицуулалтаар бодлоор хамтарч ажиллана гэсэн үг. Нэгүрэл засгийн газрын тавьж байгаа энэхүү стандартыг хүлээмжшөөрөөд барилгын метр квадратын үнийг тодорхой түвшинд буулгаж засгийн газрын стандартад нийцүүлж чадвал тэр байранд бид нэр ипотекийн санхүүжилтэнд 2 их нийт төгрөгийг оруулахар болж байгаа. За энэ бол 30 жилийн хугацаатай сар тутам олгох дүн 100 тэрбум төгрөг. За энэ хэрвээ 2 их нийт төгрөг хангалтгүй болвол дахиад 1 их нийт төгрөгийг нэмэгч юм боломж бол байна гэж бидний хувьд бол судалгаан дээр тооцоолсон байна. Тийм учраас энэ дээр бас манай барилгын компани, за барилгын салбар маш их идэвхжих. Энэ утгаараа ажлын байрууд бас энэчээ хэмнэгдэх. За мөн залуучууд маань орон сууцныхаа энэ хөтөлбөр рүү илүү хамрагдах. За метр квадратын үнийг шатараалан бууруулах ийм бодлого барина. За цаашдаа 6% орон нутагт бидний хувьд багасгах бодлого барина. Нэгүрэл хөдөө орон нутагт шилжиж очих тусам илүү хямд байх энэ бодлогыг төвлөрлийг саруулах үндэсний тогтолцооны бодлогын хүрээнд засгийн газар бас үе шаттай авч хэрэгжүүлнэ гэдэг ийм бодлогын чиглэл гарсан гэдэг та бүхэндээ бас танилцуулах зүйтэй байна. За Монгол банкны дахин санхүүжүүлэх репо гэж нэрлэгддэг мэргэжлийн хэллэг нь тийм ээ. Нэг өгөрлөл томоохон бизнесүүд ялангуяа эдийн засаг экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад бол зээлийн хүү бас амаргүй юм дарамт болдог. За үндсэндээ бизнесийн 16%-ийн хүүг 10.5% болгож байна гэсэн үг. Нэг өөрөлдөл энэ дээр томоохон зээлүүдээ бизнесийн хувьд дахин төлөвлөх ийм боломж бас гарна гэсэн үг. За энийг бид нар 1 их найд байсныг 2 их найд болгоод хугацааг 2 жил болгоод улир тутам олгох дүнг 250 байсныг 500 тэрбум хүртэлх болгоод за уул уурхайн экспортыг 1 тэрбум байсныг 3 тэрбум хүртэл болгож үндсэндээ хувийн хвшлээ дэмжих зарцсан байгаа эдийн засгийн эргэлтийг сайжруулах тал дээр Монгол банктай маш том хэмжээний хилцлийг засгийн газар бас хийж чадсан. За иргэд аж ахуй нэгж олгох дүн ч гэсэн 300-аас 500 сая хүртэл. За энэ бол бас тийм томоохон хэмжээний боломжийг ялангуяа манай эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр ажиллаж байгаа хувийн хвшлийнхэнд бол автарна. За цаашдаа бодлогын хүүг бидний хувьд шатараалан бууруулах бодлого бариул тэр хэмжээгээр 10.5% хүү бас багасгах боломж байгаа. Гэхдээ бид нар эхлээд зогссон байгаа эдийн засгаа сэргээх ийм хөтөлбөрийг хэрэгжүүлээд үр дүнгийн шинжилгээ хийж үзээд хэрвээ бидний энэхүү төвшөлтөнд тавьсан бодлого байндаа олж эдийн засаг маань эргэлтэнд орж эхлүүл цаашдаа бид нар энэ дээр санхүүжилтийн их усүрийг нэмэх ийм томоохон боломж байна гэдгийг Монгол банкныхан бас ангийн амны мэргэжилтэнгүүд хэлж байгаамаа гэдгийг бас хувийн хвшлийнхэндээ хандаж хэлье. За хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой ийм зээлүүд байгаа. За энэ жил бас өвлжилт хүндэрнэ. За мал махын түүхийд экспортыг бас засгийн газар эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож дэмжихээр зарласан байгаа. За үүний хүрээнд хаврын тариалан эрхлэлтийн зээл санхүүжих тун 100 тэрбум, зээлийн хүү 3%, зээлийн хугацаа 1 жил. За ноолог бэлтгэлийн зээл санхүүжих тун 200 тэрбум, зээлийн хүү 3, зээлийн хугацаа 1 жил. Малчдыг дэмжих зээл санхүүжих тун 200 тэрбум, зээлийн хүү 3, зээлийн хугацаа 3 жил. Өрхийн тариалан хөдөлгөөн өрнүүлж буй хүнсний ногооны үрийн дэмжлэг үзүүлэх энэ асуудлыг бас шийдэх зүйтэй гэдэг байдлаар явж байгаа. За энэ бол хүнс хөдөө аж ахуйн яамн дээр манай хөдөө аж ахуй газар тариалангийн чиглэлээр бизнес эрхэлдэг хувийн хвшлийнхний гаргасан өөрсдийнх нь санал. Тийм учраас бид нар энэ бол тухайн салбартаа нэлээд тийм том хэмжээний эргэлтийг бас авторх болов гэсэн ийм итгэл найдвартайгаар энэхүү зээлийн багцыг бас энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг болгох нь зүйтэй гэж үтсэн байгаа. За томоохон төслүүдтэй бидний хувьд хөтөлгөн. За томоохон төсөл гэдэг бол өөрөө ажлын байр. Томоохон төсөл гэдэг бол өөрөө эдийн засгийн эргэлт. За энэ дээр төр хувийн хвшлийн нягт түншлэлийг бидний хувьд бол дэмжиж ажиллана гэж бодож байгаа. За та бүхэн мэдж байгаа Алтан булаг замын үд бомбын шинжилэлтэй холбоотой, Солонг 1-2 орон сууцны хороолттой холбоотой, 5-7 цахилгаан станцтай холбоотой, за байгалийн хий хоолой Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц, гадрын цэс боловсруулах үйлдвэр, за үүнийг
түүхэд за дамжуулах хоолой. За мөн одоо бүтээн байгуулалтад зориулагдсан эрдэс тавналгаа дээр бонд босгохтой холбоотой за богдхан төмөр зам, зүүн бангийн төмөр зам болон бусад санхүүжилтийн их усуртай холбоотой энэ санхүүжилтийг засгийн газар 100 хоног дотроо багтааж бүх тендерийг эхлүүлнэ гэж бидний хувьд тооцсон байна. За энэ бол зарим нь олон улсын тендер байж байгаа. За зарим нь бол бас дотоодын тендер байгаа. За үүн дээр тулгуурлаад засгийн газар 100 онцлох ажлыг төр хувийн хвшлийн түншлэлээр одоо хэрэгжүүлэх ийм санаачлагыг өнөөдрөөс эхлүүлж байгаа. Тэгээ энийг бид нар уул уурхай хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи болон креатив индастри буюу одоо оюунлаг бизнесийн салбар, аялал жуулчлалын салбар, тээвэр логистикийн салбарын 6 салбар дээр бид нар одоо эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг уул уурхайгаас гадна босгож ирэх зорилгоор 100 төслийг бид нар засгийн газрын 100 хоног дотор багтаж зарлана. Нэг үрлэл эдийн засгийг хамгийн их өсгөх магадлалтай техник эдийн засгийн үндэслэлтэй төслийг нэгдүгээр дэрэмлээд түүнээсээ эхлээд явна. За энэ дээр ихэвчлэн ямар зүйлүүд хийгдэх вэ гэхээр эрдэнтийн зэсийг баяжуулъя. 5-7 нүрсийг угаая. Боловсруулах үйлдвэрүүд барья. Аж үйлдвэртсэн улс болъё. Малын түүхийн эдэ боловсруулъя. Нэмэн өртөг шингээе. Ийм томоохон төслүүд түүнийг холбосон дэд бүтцтэй холбоотой. Мөн түүнийг холбосон одоо жишээлбэл манай IT-ийн залуучууд сая бид нар ингээ уулзаад дэлхийд дээр гаргаж байгаа олон улсын одоо жишээлбэл бизнесийн стартапуудыг дэмжих. За үүн дээр төр бүгдийн дангаараа хийхгүй. Төр хувийн хвшлтэй хамтарч ажиллана. Эсвэл хувийн хвшлийг дангаар нь ажиллахад бодлогын дэмжлэг үзүүлнэ. Тийм учраас энэ 100 төсөл дээр одоо эдийн засгийн зөвлөлийн үндэсний хөгжлийн газрынхан замун одоо улсын их хурлын холбогдох байнгын орнууд ажиллаж ирсэн. За засгийн газрын хувьд бид нар төслүүдэд гаргасан байж байгаа ирэмлээд одоогийн байдлаар 62 төсөл байгаа. За энэ дотор эрх зүйн шийдэлтэй холбоотой асуудлуудыг давхар оруулж байна. Нэгүрэлбэл бас цогц байдлаар одоо энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа. За энэ төслүүдтэй бид нар одоо хувийн хвшлүүдтэй энэхүү одоо 12 хоногийн хөл хараа сулрсны дараа хэсэгчилсэн уулзалтуудыг хийнэ. За хамтдаа мөнгө басгая. Хамтдаа эдийн засгаа тэлье. Энэ тал дээр төр ямар нэгэн хүн суртал байхгүйгээр нээлттэй аж ахуй нэгжүүдтэйгээ хамтарч ажиллана. Гэхдээ хуулийн хүрээнд. Ийм чиглэлийн 100 төслийг одоо бидний хувьд бол зарланаа. Энийг одоо бас ойрын үед бидний хувьд эцэлж шийдвэрлэнэ гэдэг та бүхэнд хэлхийг хүсэж байна. За ингээд нийт дүн 12 төгрөгийн ийм одоо эдийн засгийг сэргээх, эдийн засгаа нэмэгдүүлэх ийм төслийг бидний хувьд бол зарлж байгаа. За энэ дээр улсын төсвөөс гарч байгаа мөнгө авахгүй. Улсын төсвөөр зөвхөн зохицуултууд хийж гэж байгаа. За ихэнх нь энэ бол одоо Монгол банкны их усүр за мөн одоо бид нар баялгаа зөв зохистой ашиглах менежменттэй холбоотой ийм асуудлуудыг хийж байгаа. За өнөөдөр бид нар засгийн газрын хуралдаан дээр сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Төсвийн байгууллагуудыг хэмнэлтийн горим руу шилжүүлж байгаа. За тэр дундаа төрийн өмчт үйлдвэрийн газруудыг за энэ дээр байгаа цалин хангамжтай холбоотой болон бусад асуудал дээр хэмнэж болох эцсийн зэг дээр айчна гэдэг ийм чиглэл рүү орж байгаа. Энэчнээс гарч байгаа бүх одоо мөнгө орсголыг бид нар энэ төлөвлөгөөр одоо оруулах боломжтой юмаа гэдгийг бас дахин хэлхийг хүсэж байна. За энэ бол 1 жилийн төлөвлөгөө биш, энэ бол 3 жилийн төлөвлөгөө гэдгийг бас дахин онцлог хэлэх нь зүйтэй. За гэхдээ энэ бол зохих үр дүнгээ гарвал энэ мөнгөн дүн нэмэгдэх боломжтой гэдгийг бас засгийн газрын тэргүүний хувьд хэлэх нь зүйтэй хаа гэж бодож байна. За ингэж л бидний хувьд ард нь гарна. Ажлын байр нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийн эргэлтэнд оруулахгүйгээр бид нар 1000 бэлэн мөнгө тараах гэдэг зорилт тавиад нэг удаагийн тэтгэлэг өгөөд бүх зүйл хэврээл байх бол бүрч инфляц өсөд хүнд байдалд орох ийм нөхцөл байдал үүснэ. Дахин хэлэхэд хамгийн сайн халамж бол хамгийн сайн баталгаатай ажлын байр юм аа. Тийм учраас ажлын байраа хамгаалах, хувийн хвшлээ дэмжихэд энэхүү 12 их найдын төлөвлөгөөний гол амин сүнс гэдгийг дахин хэлэх нь зүйтэй. Энэ дээр иргэн таны оролцоо туйлын чухал. Нэг өрх нэг шинжилгээ гэдэг энэ хүнд сонсогдож байгаа. Гэхдээ ингэж бид нар ногоон болон шар бус болгох энэ зорилттой хангах зайлшгүй шаардлага байгаамаа гэдгийг та бүхэнд бас хэлхийг хүсэж байна. Хэрвээ ингэхгүй бид явал 21 оны одоо 3 дугаар улирал гэхэд одоогоос нэг дахин хүнд нөхцөл байдалтай магадгүй тэр үед энэ арга хэмжээнүүдийг аваад ч эдийн засаг эргэж сэрэхгүй ийм нөхцөл байдалд орох томоохон эрсдлийн өмнө Монгол улс хамтдаа бүх аж ахуй нэгжүүдтэйгээ хамт зогсож байна. Тийм учраас өнөөдөр амаргүйч гэсэн давс мэт ийм одоо томоохон шийдвэрүүдийг гаргах зайлшгүй шаардлагууд байна гэж бидний хувьд үзэж байгаа.
За энэ дээр бас бид нар их хуралтайгаа Монгол банктайгаа нягт хамтарч ажиллах, иргэн тантай ч гэсэн хамтарч ажиллах нь туйлын чухал юм аа гэдгийг хэлхийг хүсэж байна. За ингээд хамтдаа 10 их нийтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж шинэ гэхдээ идэвхтэй эрүүл амьдралын хэв маягт Монгол түмнэрээ шилжихийн сайхан өрөөл өргөн төвшүүлээ. Тэгээ дахин хэлэхэд эрдмийн зөвлөлөөр бөөлжөд байдаг эрүүл цагаан хулган жил гэдэг. За мөн эзэндээ ээлтэй үхэр жил гэдэг. Тийм учраас үхэр жил амны үлгээс ачтын бэлэг гэдэгчлэн монголчууд энэ үхэр жил бид нар цар тахлыг даван туулж эдийн засгаа сэргээж чадсан ийм одоо жил байх болов гэж засгийн газрын хувьд маш их одоо хичээж ажиллана. За энэ дээр бас иргэн таны, аж ахуй нэгж таны оролцоо туйлын чухал юм аа. Яг л бид нар энэ шийдвэрүүдийг хийхээс өөр гарцгүй бас. Тийм учраас нэгэнт тойрч гарахгүйгаас хойш зовлонгийн түргэн дээр гэж монголчууд бас ярьдаг. Тийм учраас бид нар дайрч, туулж гарыг. Илүү урам зоригтой, итгэлтэй шинэ амьдралын хэв маяг руу шилжиж хамтдаа эдийн засгаа сэргээе. Хамтдаа эрүүл мэндийг одоо сахин хамгаалах, халдвар хамгааллын дэглэмээ энгийн ойлгомжтой болгоё. Эрүүл мэндэд анхаарыг, эдийн засгаач анхаарыг. Эрүүл мэнд нэгдүгээр, эдийн засаг хоёрдугаар биш, эдийн засаг нэгдүгээр, эрүүл мэнд нэгдүгээр биш. Энэ хоёр аль аль нь нэгдүгээр юм шүү гэдэг. Энэ хандлагаар одоо хамтарч ажиллая гэдэг ийм зүйлийг та бүхэнд хэлхийг хүсэж байна. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.